Сайн байцгаана уу? Та бүхэндээ Солонгос хэлний үндсэн 14 гээгүүлэгчийн 8 дахь үсэг рүү хэлний үгийн нэмийн талаар заа. Хэлний үгийн нэм шүү. За, хэлний үгийн нэмний Солонгос дуудлагыг нь и өннө, гэдэг байгаа. За, и өннө үсэг маань үсгний маань зурлаг. За зурлаг маань ион үсэг нь болохоор бөөрн хэлбэртэй байгааз тэгэхээр бид нар зурхад баланс алгадаг. Дээрээс явуулаад нөгөө зэгтээ авч очив яг бөөрн хэлбэр. За энэ нь болохоор үгийн эхэнд дуудагддаг. Энэ үсгний одоо ганц тулгуур нь дахиад бүх их шиг үсгүүдийг амьлуулдаг үсэг байгаа. Их шиг үсгүүдийн хэлсэн үгний эхэнд нь ороод осон мөрлөө дуудахгүй тэгээд өөрийнхөө юугаар явагддаг гэсэн. За тэгээ өнөөдрийнхөө энэ үсгийн үгийн эхэнд дуудагдахгүй үгийн төгсгөл ин гэгээд давхар үзсэн байгаа. Энэ нь болохоор нөгөө хэлний үгийн ин гэдгийг нь ялгахын тулд гэхийн тулд ингээ хоёр үсгийг нийлүүлээ бичсэн байгаа шүү. За өнөөдрийнхөө үсгний дуудлагыг 3 удаа давтах. Тэгээд хэдүүлээ шинэ үгийг оролцгоё. Ён. За энэ үсгний маань үгийн эхэнд дуудагдахгүй үгийн төгсгөл болж байгаа. За эхний үсэг маань харантай гэсэн үг байна. Ямпил. Ялдаа нөгөө хэлний үзүүрийн энэ үсэг болохоор ён гэж байна. За одоо харин дараагийн үг хүүхэлдэй гэдэг үг рүү орцгоё. Инхён. За эхний ин гэдгийг дуудаарай. Ин гэхээр хэлний үзүүрийн. За хён гэхээр хоошоо дууд хэлний үгийн ин. За ингээд дэвсгэр үсгэн дээрээ энэ үсэг хэлний үзүүрийн ин хэлний үгийн ин хоёроо ялгаж дуудаарай манайхаа. За дахиад хүүхэлдэй гэдэг үг дээрээ явж байгаа шүү. ин хён. За нийлүүлээд уншия. Инхён. За дараагийн үг орё. Үнэг гэсэн үг байна. Юу. Дараагийн үг хүүхэд гэдэг. Хүүхэд гэдэг үг орё. Ай. За дараагийн үг 원숭이 буюу сармагчин. 원숭이. За дараагийн үг анта. За суух гэдэг үг байна. анта. За дараа нь паджин буюу нөгөө давхар гийгүүлэгч давхар дэвсгэр гийгүүлэгч дан дэвсгэр гийгүүлэгчийн талаар дэлгэрэнгүй орё. За 의자. Сандал. 이름. За 이름 нэр. За 운동하다. За энэ үсгийн маань та нар ингээ харахад хөвчлэн их шиг үсгийн алдаа их шиг үсгүүд авч оруулсан мод тэгсэн мөлөө энэ үсгэн дуудагдахгүй шууд их шиг үсгүүд нь өөрөө дуудагдсан байна. За үнэг гэдэг үг рүү явъя л да хэдүүлээ. Үнэг гэхээрээ ёо үсгийн урталд үсгээ авсан мөлөө шууд ёо. Тэгээд үсгийн дээдлэлт нь үсгийг авсан мөлөө юу гэж дуудаж байгаа. Дуудлагын хувьд хоёр их шигээр дуудагдсан. За харин энэ үсгээр босоо энэ үсгийн урталт нь аваад хэвтэй их шигийн дээдлэлт нь үсг авдаг байгаа. За тэгээд үнэг болж өгч байгаа. За өнөөдрийнхөө энэ үсгнийхаа дуудлагыг дахиад хэдүүлээ давтъя. Ён.
За энэ үсэг маань үгийн эхэнд ба дунд ирэн дуудагдахгүй. Үгийн нөгөө адаг буюу дэвсгэр өсөн дуудагддаг. Адагт үгийн эхэнд дунд дуудагдахгүй, адагт дуудагдана. Адаг дуудагдахаараа тэгээд энэ хэлний угийн нь шүү. За ингээд өнөөдрийн үсэг маань үлээ. Та бүхэн маань гэртээ шинэ үгээ чэйжлээд үсгийнхаа дуудлагыг зөв тогтоогоорой. Бүгдэнд нь баяр хүргэе. Лүхийг сураарай. Дараагийн хичээлдээ уулзтал түр баяртай. Баярлалаа та бүхэнд.